Сайн мэцгэнүүд танад Whisper байна. Өнөөдөр та бүхэндээ 10 дугаар сарын төлөв байдал ямар хөө байх талаар бичлэг инхүү хийх гэж байна. За тэгээд та бүхэн маань урд өмнөх бичлэгүүдтэй 8-9 сарын бичлэгүүд мөн дээрсэн бусад бичлэгүүд дээр бид нэр дандаа зураг оруулдаг байсан тийм үү? Энэ удаагийн болохоор яг ийм ямар ч юм зураг гэдэр оруулахгүй яг дүрс бичлэгээрээ ингэж оруулахаар шийдсэн байгаа. Яагаад ингэсэн бэ гэхээр ерөнхийдөө бол бусад хүмүүсийн одоо хийж байгаа зүйл нь за юм уншаад байна. Зүгээр л ChatGPT-гээс хараад байна. Эсвэл зарим нь ингээд те зүгээр л тайлбар хэсэг нь уншаад байна шүү дээ. Ямар худлаа юм бэ мэгэ гих мэтчлэн хүмүүс бол хэлж байгаа. Гэхдээ тэдгээр хүмүүс санаж хэлгээд эхлээд их өдрнүүдийг харж байгаад надад юу мэдэрсэн. Тэгээд түүнийгээ би та бүхэндээ ямар ч нэг тийм одоо суулууг ашиглахгүйгээр ч юм уу тийм ээ аль эсвэл илүү товч тодорхой яг нэг зүйлийг оноож өгсөн тийм ээ тэр зүйлийг нь ойлгох гэсэн зорилготойгоор ийхүү хийж байсан байгаа шүү гэдгийг ойлгоцоог минь хүсэж байна. За тэгээд өнөөдөр та бүхэндээ би яг тоног төхөөрөмжтэйгөө ийм утас тогтоогч болон микрофонтойгоо ярьж байна. За тэгээд ямар нэгэн асуудал гарахгүй гэж найдаж байна. За тэгэхээр одоо та бүхний урд байгаа 3 групп байгаа. 3 хүзэр ингээд тавьсан байгаа. За 3 хүзрийг харах юм бол 1-р групп, 2-р групп, 3-р групп гэсэн 3 группийг урд тань тавьсан байна. За тэгээд танд хамгийн их таалагдж байгаа, татагдж байгаа эсвэл таны нүдэнд нэлээд их гүн тосож байгаа, тод тосож байгаа ч юм уу? Эсвэл танд ингээд өргөгдөж харагдаж байгаа, эсвэл наан харагдаж байгаа зүйл байвал тэр хүзээр яг танд хүргэж өгж байгаа мессеж гэж ойлгож болно шүү. За тэгэхээр 3 групп байна. За 3 группийн хамгийн таалагдсан хүзрөө сонгоорой. За сайн мэцгэнөө 1-р группт тавтаа морил. За тэгэхээр 1-р группийг сонгоорж ирж байгаа хүмүүс та хун гэдэг хөзрийг сонгосон байна. Хун. Энэ хун нь болохоор юуг илэрхийлж байдаг вэ гэхээр гүнзгий шумбах цаг болсон байна гэдэг утгыг илэрхийлж байгаа. Time for a deep dive тийм ээ. За тэгэнгүүтлээ та бүхэнд 6-гийн тоо их чухал байж магадгүй магадгүй сүүлийн үед 6-гийн тоо харах ч юм уу эсвэл яг төрсөн он сар өдөр чинь 6-тай холбогдолтой байх эсвэл насны хувьд 6-тай холбогдолтой тооны настай байхыг илэрхийлж болно. Тэгэхээр хэдүүлээ олон талаас нь бодож үзэх хэрэгтэй байгаад байгаа шүү. За энэ хүн өөрөө юу илэрхийлж байдаг вэ гэхээр нэгт яах хэрэгтэй зөвлөмжийг өгдөг гэхээр өөрчлөлтөд бэлэн байхыг илтгэж байдаг. Хоёрт нь дотоод амар тайван байдлыг нь олох хэрэгтэй гэсэн зүйлийг илтгэж байдаг. Гуравт нь шин бүтээл санаа, урлагийн мэдрэмжийг илэрхийлэх хэрэгтэй. Нэгсэнд бол өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй гэсэн утгыг илэрхийлж болно гэсэн. За дөрөвт нь өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй гэсэн 4 зөвлөмжийг үүнд дотор агуулж байдаг байна. За тэгээд хун өөрөө яг ямар амьтан бэ гэхээр үнэнч хамтрагчтай хайртай нэгэн байдаг. За тэгээд нам гүн дүлгөөхөн амьтан байдаг. Яг л намуухан голоор урсж байгаа шиг адил хун бол яг зан төлөв нь бол ийм амьтан байна. За тэгээ 3-т нь бол харуул хамгаалагчийн зан чанартай байдаг. Мэдээж жишээ авч ярих юм бол өндгөө хамгаалахын тулд сүрлэг далавчаараа маш хүчтэй дайралтыг өгч чаддаг. Хамгаалах гэсэн зүйлээ маш сайн одоо хамгаалж чаддаг тийм амьтдыг бол хилдэг байна. За тэгээд сүрлэг эрхэмсэг амьтан байх нэ хуман гэдэг амьтан байна. За тэгэхээр хэдүүлээ энэчнээс юу харж болох вэ гэхээр хэдүүлээ ерөнхийдөө бол энэ группийг сонгоорж байгаа хүмүүс магадгүй сүүлийн үед өөрийгөө жоохон мэдэрсэн ч юм уу тийм ээ эсвэл илүү өөрийгөө ойлгож эхэлж байгаа дотоод хүнийгээ жоохон өндийж харж байгаа юм болов уу гэсэн утга санааг агуулж болно гэсэн үг. За тэгээд дээрэс нь магадгүй надад энэ зарим хүмүүс шүү заяа. Зарим хүмүүс нь өөрийгөө нэлээд алдаад гээч гэсэн төрлийн хүмүүс байх магадaltaй байгаад байна. Энэ дээр болохоор надад сөрөг мэдрэмж нь яг ингээд дотоод хүний ойлгохгүй нэг л ингээд тавчуу ингээд амьсгаа аваад гаргаад байгаа мэдрэмж төрөд байгаа байхгүй ингээд гэт ингээд нэг л эвгүй мэдрэмжийг бол надад төрүүлж байна. Тэгэхээр хэдүүлээ аль болох тайван байхыг илүү үзэх хэрэгтэй байгаад байна шүү. За тэгвэл хэдүүлээ сүүлийн үеийн буюу сүүлийн үеийн төлөв байдал нь ямар хөө байгаа вэ гэдэг талаар та төзрөө дэлгэж харцгаая. За тэгэхээр би та бүхэнд 1-р группийг сонгоорж ирж байгаа хүмүүсийн хөзрийг бол бэлдсэн байгаа. 1-р группийг сонгоорж ирж байгаа хүмүүсийн төлөв байдал нь ямар хөө байгаа вэ гэдэг хөзрнүүдийг
сугалсан байгаа. За тэгэхээр яг энэ хөдөлгөөнүүдээс ингэж харахад сүүлийн үеийн төлөв байдал маань яашлуу хэлсэн таны зарим хүмүүс нь буюу дийлэн хүмүүс нь нэлээд шантралтай, нэлээд хэцүү дотоод хүнээ ойлгохгүй ер нь дотоодооч гэлтгүү гадаад ертөнцөөч хүртэл ойлгохгүй байгаа нөхцөл байдал туссан байгааг бол илтгэж ийн хözөр. Тэгээд санаа алдаад байгаа гэдээсэн ерөнхийдөө бол хийсэн байгаа бүхэн нь амжилтгүй ч юм уу жижиг үйлж бай, том үйлж бай. Яг ингээд хийхэд алдаа гарлаа гэхэд тэр зүйлдээ одоо сэтгэл ханамжтай бус байдаг ч юм уу тийм ээ. Тийм утга зүйлийг бол илэрхийлж байна. Нэгсэнд бол яг хөө эсвэл заримдаа өөрийгөө голох ч юм уу тийм ээ. Яагаад би ийм байгаа юм бол яагаад би хийж чадахгүй байгаа юм бол гэсэн өөртөө готрол, өөртөө цөхрлийг өөрөө дагуулж явдаг, өөрөө дандаа сөрөг энергитэй буюу сөрөг зүйлийг бодож явдаг зүйл бол байгаа тань. Энэ чинээс ерөнхийдөө л надад төдийлөн сайн энерги бол харагдахгүй байна. Нилээх амьсгаа давхцсан, нилээх нөгөө яарсан, сандарсан мэдрэмжийг надад өгөөд байна л да. 9 сард магадгүй нөгөө хичээлийн сар байх магадaltaй. Тэгээд ялч нөгөө одоо яг сурагчны хувьд ярих юм бол нөгөө ботгонор тийм үү илүү нөгөө юмдаа тасаагүй байгаа ч юм уу эсвэл яг учраа олж чадахгүй байгаа төлөв байдлыг илэрхийлж болжгүй хөдөлгөөнүүд бас гарч ирсэн байх магадaltaй. Хэрв ажил хэргийн хувьд ярих юм бол шинэхэн ажилд орсон ч юм уу тийм ээ эсвэл хэдийнэ ажилд ороод удаж байгаа гэсэн яг ингээд яг газар орондоо ингээд тухайн байрандаа ингээд төлөвлөж чадахгүй эсвэл дасаж өгч чадахгүй байгаа төлөв байдлыг илэрхийлж болно. Одоо хичнээн олон удаа ингэж хийсэн ч яг тэр зүйлээ нэг л дасч өгөхгүй, болж өгөхгүй ч юм уу тийм ээ. Эсвэл ажлын хувьд ярих юм бол ингээд ажлын дарга нь яг өөрхөн санааг нь дэмждэггүй ч юм уу. Эсвэл баг хамт олонтойгоо хамтран ажиллаж чадахгүй байгаа дүр зургийг илэрхийлээд сэтгэл санааны төлөв байдал нь жоохон унсан байх магадaltaй байгаад байна. За тэгэхээр хэдүүлээ юу гэдэг нь вэ гэхээр нэгдүгээр группийг сонгоорж иж байгаа хүмүүсийн миний ярьсан зүйл таарж байвал таны энерги чек бол боломж юм байна гэсэн үг. Таны ерөнхийдөө бол та зөв группээ сонгоорж ирсэн байна гэж ойлгож олно гэсэн үг. За тэгвэл хэдүүлээ 10 сарын төлөв байдал нь ямар хөө байгаа вэ талаар хөзөр сугалъя. За 10 дугаар группийг сонгоорж иж байгаа хүмүүсийн хөзрийг сонгоо гаргаад ирсэн. За тэгээд хөзөрнүүд бол ийм утгыг бол илэрхийлж байна. За Five of Wands гарч ирсэн байна. Ерөнхийдөө бол хил амаа ойлголцохгүй байгаа. Би өмнө нь хэлсэн ажлынхантайгаа хил амаа ойлголцохгүй байгаа ч юм уу тийм ээ. Аль эсвэл нэг л ингээд дасч өгөхгүй байгаа төлөв байдлыг илэрхийлж байгаа. Яг ингээд Knight of Pentacles өөрөө бас тийм зүйлийг илэрхийлж болно. Тэгээд Five of Wands ингээд юу ч ярьсан яг өөрийнхөө санааг нь дэмждэг ч юм уу тийм ээ. Аль эсвэл одоо ингээд санаагаа ингээд өгөх ч юм уу эсвэл хин нэгэнт ингээд ярилцахад тэр ингээд одоо таны яриаг үл ашигаа ч юм уу өөрөхөн яг нөгөө хүний чинь үзэл бодол нэлээд дамгаалж орж ирдэг байхгүй таны ингээд та зүгээр л өөрийнхөө төлөө тэмцэх бус нөгөө хүний талаар ингээд үзэл бодлыг окей за ер нь хэрүүл гарахгүй тул те хэрүүл маргаан ингээд гарахгүй тул илүү нөгөө хүнийхээ үзэл санааг жоохон дэмждэг ч юм уу тийм ээ окей за таны үзэл санаа бол боломжийн болж байна окей за тэгвэл наадах чи хий гэдэг ч юм уу ингээд өөрийнхөө үнэлэхгүй өөрийнхөө үзэл бодлыг ингээд нэгт тавихгүйгээр яг нөгөө хүний үзэл бодлыг нэг тавиад байгаа юм шиг дүр зургийг бол харуулж өгч нэгсэнд бол бууж өгöd байгаа үзэгдэл бол харагдчихин гэсэн. Тэнгүүдлээ өмнө хэлсэн яг ингээд үйлдэл хийгээд байгаа тийм ээ ингээд хийгээд байгаа мөртлөө тэр зүйлээ дасчихгүй байгаа. Жишээлбэл их сургуульд ярих юм бол те бид нэр хичнээн нэг ангид орж байгаа ч гэсэн яг ингээд тэр анги нь мөн үү биш үү ч юм уу тийм ээ. Аль эсвэл ингээд нэг л үйлдэл хийх гэдэг гэхдээ нэг л болж өгдөггүй байдаг шүү дээ. Жишээлбэл хайрын хувь дээр ярих юм бол ингээд гарыг натгамаар байдаг. Даанч ингээд сандраад ичээд ингээд санаа зовоод байдаг. Яг тийм үр дүр зураг харагдаад байгаа байхгүй юу? Энэ мөн болов биш болов ингээд нэг тийм сандруу, ийм паниктсан энерги бол надад мэдрэгдэж байна. За тэгээд ерөнхийдөө бол ингээд өөрийгөө жоохон хаасан байгаа мэдрэмжтэй байгаад байна. Яг өмнө хэлсэн ажлын төлөв байдал дээр сүүлийн төлөв байдал дээр та бүхэн мэн жоохон ингээд юу яах гээд байна биш 10 дугаар сарын төлөв байдал дээр та бүхэн мэн жоохон хүн амьтантай хил хамаа ололцохгүй байх гээд байна. Ерөнхийдөө бол энэ талууд дээр бас анхаарал өгөөрэй. Ягаад гэвэл нөгөө та нар 9 сар ч нөгөө айгүй хэцүү гэх юм уу ингээд жоохон хүнд энергитэй байгаад байгаа. Тэгээд энэ энерги чинь 10 сард чинь халдах магадлал нэлээд өндөр байгаад байна. Мэдээж дийлэх хувь хүмүүс нь. Тэгэхээр тийм учраас хэдүүлээ
энэ энергийг халдуулахын тулд өөрийгөө ухаж ойлгох гэсэн та бүхэн Swan Spirit буюу хун сүнс гарч ирсэн хун сүнс та нарт ингээд окей ийм байгаад байна шүү, та бүхэн маань энэ зөвлөгөөнүүдийг дагаад өгөөрэй гэсэн мэдээлэл болон мессежийг та бүхэнд өгж байгаа. Тэгээд энэ зөвлөгөөнүүдийг хийчих юм бол хэдүүлээ 10 сард энэ муухай нэрийг энэ сөрөг энергиэдс ерөөхдөө бол ангижрах боломжтойг хэлж байгаа юм. Тэгэхээр та бүхэн маань за 10 сарын төлөв байдал дээр хин нэгэнтэй хил хамаа ойлголцохгүй төрөл байхаар байна. За тэгэнгүүтлээ өөрийгөө жоохон хаасан тийм ээ бууж өгсөн төлөв байдалтай байхаар бол ингээд нэг л дасчихгүй паниктай байдалтай байхаар байна гэсэн 10 сарын төлөв байдалтай гарч ирлээ. За тэгвэл хэдүүлээ дараагийн юун дээр 10 дугаар сарын ажил карьер маань ямар байх талаараа хэдүүлээ уншлага эхлүүлцгээе. За 10 дугаар сарын ажил карьер гэдэг хөзрүүд дээр ийм хөзрүүд гарч ирсэн байна. За ерөнхийдөө бол айгүй том хөзрүүд гарч ирж байна. За юу гэсэн үг вэ гэхээр the Tower Death гэдэг нь бол ерөнхийдөө бол том хөзөр. Тэгэхээр хэдүүлээ 10 дугаар сарын ажил карьер дээр нэг ерөнхийдөө бол том зүйлийг ол эхлүүлэх сар байх болно гэдэг утга санааг бас илэрхийлж болно. Юу гэдэг нь вэ гэхээр та бүхэнд бол гинтийн өөрчлөлт гарч ирэх боломжтой. Жишээлбэл ажил гэдэг нь заавал ингээд ажил хэрэг байх албагүй өөрийгөө хайрлах, өөр дээрээ анхаарах, эсвэл сурлага, хөдөлмөр дээрээ анхаарал хандуулахад нь энэ бас нэг төрлийн ажил гэж явдаг. Тэгэхээр хэдүүлээ өөр дээрээ ч юм уу тийм ингээд том үйл зүйл дээр ингээд анхаарал хандуулснаар хэдүүлээ нэлээд том өөрчлөлтийг авчирхаар байна гэсэн утга санаануудыг илэрхийлж болно. Нэг л шантарсан зөхөрсөн байгаа мэдрэмжээсээ салах тийм үү, мэдээж хэцүү байгаа. Тэгээ энэ хэцүү мэдрэмжүүдээс салах, одоо өөрийгөө ойлгож, өөрийгөө ухаарах, тэгээд хэцүү байгаа нөхцөл байдлуудаас өөрийгөө ангижруулах юм бол хэдүүлээ маш сайн одоо growing буюу те өсөж дэвших, илүү ухаарах, энэ муухай зүйлүүдээс салах, хагацах боломж чинь энэ 10 сард гарч ирэхээр байна. Ерөнхийдөө бол айгүй том өөрчлөлтийг энэ 10 сард нэдэр группийнхан авчрах нэ гэсэн үг. За тэгэнгүүтлээ хэрв та бүхэн маань 10 дугаар сараа өөрийгөө өөрчлөх юм уу, ажил карьерийг том төслөө ажилуулах, эсвэл 10 дугаар сард ингээд одоо midterm exams гэж ярьдэн шүү дээ. Нөгөө удирдлын дунд шалгалт гэдэг үлээ тийм ээ. За дунд шалгалтаа ингээд өгөх эсвэл мэдээж том зүйл байгаа тийм үү. Тийм том зүйлүүдээ ерөнхийдөө бол бэлдээд эсвэл анхаарад ингээд хийгээд за тэгээ өөрчлөлт авчрах юм бол та бүхэн минь 10 сард нэлээд happy буюу аз жаргалтай байх төлөв байдалтай бол харагдаж байна. Ерөнхийдөө бол нэлээд их нэмсгэлсэн ингээд зүрх одоо ерөнхийдөө бол миний дотор байгаа мэдрэмж нь юу байгаад байна вэ гэхээр нэг тийм тайван ч юм уу те. Гэхдээ бага хэмжээний түгшүүр байх хувьд бол байгаа. Гэхдээ 9 дугаар сарын түгшүүрөөс илүү 10 дугаар сарын түгшүүр нь нэлээд бага байхаар харагдаж байна. Илүү тайван нэг санаа аваад тавих ингээд нэг жоохон хугацаа өөртөө өгөөд амрах боломжийг бүрдүүлж чадхаар харагдаж байна. Энэ 10 сарын ажил карьерийн төлөв байдал дээр. Тэгэхээр хэдүүлээ яах хэрэгтэй вэ гэхээр ийм том зүйлүүдийг шийдэх хэрэгтэй байгаад байна. Өөрийн хувьд өөрийн 10 сард гарч ирэх ч юм уу тийм ээ. Эсвэл энэ 9 сард шийдэж чадахгүй байгаа ажлуудаа энэ 10 сард шийдэж за тэгээд тэр зүйлийг дуусгаж шинжлэгдснээр happy байхаар байна шүү. За тэгэхээр ажил төрлийн ажил карьер дээр болохоор ийм төлөв байдал гарч ирлээ. Тэгвэл одоо хамгийн сүүлийн онцлог буюу хэдүүлээ хайрын төлөв байдал нь ямар хөө байх вэ? 10 дугаар сарын хайрын төлөв байдал нь ямар хөө байх талаар хэдүүлээ онцлог эхлүүлцгээе. За 10 дугаар сарын төлөв байдлыг шууд ингээ хөзрөө тавьчлаа. За тэгэхээр магадгүй та бүхэн ингээд нэг мэтгэд л заяа 10 сард ингээд нэг мэтгэд л энийг түмтэй учрах ч юм уу тийм ээ. Эсвэл нэг мэтгэд ингээд өөрийгөө хайрлсан ч юм уу үйлдэл хийцэн байх төлөв байдалтай бол харагдаж байна. Би бол гинт ингээд хөзрөө уулна та бүхэн анзаарсан бол би катлаад хөзрөө бичлэг одоо хайрын сэдвтэй уншлах эхлэж хахад жишээлбэл ажил төрлийн уншлах эхлэхэд одоо хөзрүүд нэг тавьж исэн удаатай. Гэтэл хайрын уншлах дээр буюу хамгийн сүүлийн уншлах дээр хэдүүлээ яалчгүй би бичлэгээ хөзрөө тавьсны дараа бичлэг хийсэн байна. Тэгээд тэрийг сүүлд ингээд бичлэг хийсний дараа ингээд анзаарлаа. За тэгээд энэ зүйлийг ингээд харахад та бүхэн маань нэг мэтгэд энэ хайр гэдэг сэдвийн талаар нэг үйлдэл нэг зүйл хийчихсэн байх болно гэсэн утга санааг илэрхийлж бас болно гэсэн үг. За юу гэдэг нь вэ гэхээр та бүхэн ингээд
хайрн дээр илүү их сэтгэл гаргахаар байгаа таахгүй. Ерөнхийдөө бол сэтгэлийн хувьд бол илүү амар тайван байхаар байна. Гэхдээ 10 сарын хайр гэдэг нь заавалчгүй хин нэг хайрлах хин нэгнтэй харилцсан ярилцаа өрнүүлэх утга бол биш. Өөр өөртөө ярилцах, өөр өөрийгөө ойлгох гэсэн утга санааг илэрхийлж бас болно гэсэн үг. Тэгэхээр энийг би бол заавал хин нэгнтэй уулзрах, заавал хин нэгнтэй очихгүй байх гэж бол хэлэхгүй. Ямар ч тач бол миний сэтгэлд миний дотоод байгаа зүйл нэлээд их дүүрийн юм шиг санагдаж байна. Тэгэхээр та бүхэн магадгүй the star буюу те өөрийгөө анхаарах, өөрийгөө хайрлах одоо ингээд хайрлах гэдэг мэдрэмж сэтгэгдэл байгаад байгаа шүү дээ. Одоо хин заавал ингээд хин нэгнийхт биш, өөрийгөө ч биш тийм ээ. За энэ хоёрын аль нэг ч байж болно. Гэр бүлээ хайрлах ч юм уу, эсвэл найз нөхдөд хайрлах, эсвэл найз залуу, найз охин байдаг бол тэднээсээ хайрлах. Тэгээд өөрийгөө байдаг бол өөрийгөө хайрлах гэх мэт маш олон хайрлах зүйл байгаа. Амьттай хайрлах, урамлаа хайрлах гэх мэт маш олон төрлүүд байгаа. Тэдгээр хайртай зүйлүүдээ хайрлаж сурснаар яг ингээд зүрх чинь яг ингээд дүүрэх тийм ээ. Одоо ад жаргалаар дүүрэх, хайраар дүүрэх, бялхах гэдэг өгөөд орж ирж байна. Тэгэхээр юу гэдэг нь вэ гэхээр та бүхэн маань нэлээд энэ 10 сард өөрийгөө ч юм уу тийм ээ бусдыг ингэж хайрлах, бусдыг гэдэг нь заавал хүн байх албагүй хэлсэн гэр бүл, эмээ өвөө, хамаатан садан, урамл нохоо тийм үү. Гэх мэтлэн хүмүүсийг хайрласнаар та ингээд хин нэгнийг хайрлаж сурах тийм ээ. Тэгээд одоо аягаар ингээд дүүрэн ингээд ус ингээд цацардаг гэсэн бол одоо ингээд одоо юу гэх юм ваараар дүүрэн одоо халигд салгидаг байхаар байна ер нь. Тэгэхээр хэдүүлээ энэ хайрыг багаас нь эхлүүл илүү зүгээр байна. Багаас нь эхлүүл хин нэг одоо гинт айгүй ингээд огцом хайрлах шүү дээ. Гинт ингээд хэрэг хайртай хүнтэй байдаг бол хайртай хүндээ гинт хамттай юм авч өгч юм уу тийм ээ. Эсвэл ингээд мөнгө төгрөг зарцуулан өөрөөсөө ингээд харамлан байж мөнгө төгрөгөө зарцуулан нөгөө хүндээ авч өгөх бол бус мэдээж өөрийнхөө байх боломжтой байгаа зүйлээрээ жижигч болтох хамаагүй үйлдэл хийвэл энэ бол нэг төрлийн хайр бас болж болно гэсэн. Тэгээд хайраар ингэж өгж ийснээр давхар өөрийгөө бас хайрласнаар та бүхэн маань одоо хүн хайрлах арга замыг сурцсан байна нэг мэтгэд. Тэ? Тэгээд та бүхэн маань одоо илүү их юм хараа ингээд бялхсан хин нэг бүр ингээд тэ хажууд нь байхаар л ингээд эцэг эхийн мэдрэмж нь өгч чаддаг. Одоо эрэгтэй хүний хувьд ярих юм бол илүү аавын хайр тэ эсвэл эмэгтэй хүний ярих юм бол ээжийн хайрыг өгч чаддаг. Хоёулын хүний хайрыг өгч чаддаг хэмжээний байхаар байна. Их хүний хайр, эцэг хүний хайр ямар агуу хүчтэй том байдаг вүлээ. Үнэхээр мэдгүй энэ эцэг их гэдэг хүнийг сонсохоор ягаад ч нүдэнд минь нулимс цэлгэнэд байна. Тэгэхээр та бүхэн магадгүй эцэг ихтэйгээ нэг ярилцаад хайраар ингээд эцэг ихээ хайрлаад үзээрэй, эцэг ихээ нэг хараад үзээрэй. Ингээд ямар амар хөгшөрсөн байгаагаа жоохон бодоод үзээрэй. Тэст хойчлоор жоохон нулимс гарч ийн. Тэгээд та бүхэн минь эцэг ихийгээ ингэж харж хайрлаж хэсэг хугацаач болтгоо хамт өнгөрснээр та бүхний сэтгэл жоохон уужрах төлөв байдалтай байхаар харагдаж байна. Тэгэхээр та бүхний энд зангилаад байгаа энэ зүрх чинь жоох ингээд хэцүү байгаа мэдрэмж чинь магадгүй хин нэг хайраар халамжлах тийм ээ. Хайраар дутах ч юм уу эсвэл эцэг эхийнхээ хайрыг хангалттай авч чадаагүй эсвэл эцэг эх нь танд хүүхэд байхдаа ямар нэгэн зүйл хийсэн ч юм уу тийм ээ. Тийм байдаг байсан бол тэр байгаад байгаа юм байна. Тэгэхээр тэр зүйлээ тавьж явуулаасаа хэмээн хүсэж байна та бүхнийг. Тэгэхээр та бүхэн эцэг эхийгээ уучлаад эцэг эхнийг хараад ямар мундаг хүн байсан бэ гэдэг нүдээр нэг хараад үзээсэй хэмээн хүсэж байна. Ийм 9 of wands тийм ээ эргэлзэх хэрэггүй. Зориг гаргах хэрэгтэй байгаад байна та бүхэн эцэг эхтэй. Окей за стоочлаа ингээд уул нь ингээд нийтийн уншлага тэнгуүтлээ яачлах нөгөө миний мэдрэмж нөгөө нэгдүгээр группийнхантай холбогдсон байгаа учраас нэлээд хүн ч юм уу ингээд жоохон сэтгэлд жоохон юу байгаад байна л да хөндрөл байгаад байна. Тэгэхээр яалчлахөө сэтгэлээ барьж дийлэхгүй юм зүйл гаргачлаа. Тэгэхээр та бүхэн маань аль болох зориг шулуудан эцэг эхийгээ жоохон хайрласаа хэмээн хүсэж байна. Дүүнэр байдаг юм бол дүүнэрээ хайрлаад, их чах байдаг бол их чахнараа хайрлаад, хүнтэй бол хүнийгээ хайрлаад, өөрийгөө ч гэсэн давхар битгий хайрлахаа мартаасаа хэмээн та бүхнийг хүсэж байна. Тэгэхээр та бүхнийг өнөөдрийн уншлагатаа энэхүү дуслаа. Хэрв та бүхэн нэмэлт төр бол би та бүхнийг
нэмэлт дээр би та бүхэн яг ямар алхам хийх хэрэгтэй вэ? Юу нэг юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Энэ 10 сар яг юун дээр анхаарах хэрэгтэй бол гэсэн сэдвийн хүрээнд би та бүхэнд уншлага нэмэлтээр хийж өгье. Уншлага бол мэдээж хаалттай байна. За тэгэнгүүтлээ та бүхнийг ховын уншлага хаваасаа хэмээн хүсэж байна. Нилээн өдрөг групп бол нилээн илүү их өөртөө анхаарсан тийм ээ, хин нэгнийг хайрлах, хин нэгнтэй илүү харилцаа, ярилцаа өрнүүлэх хэрэгтэй гэдэг юм болоо гэж бодогдлоо. За тэгээд та бүхэн маань амжилт хүсье. 10 сарын төлөв байдал дээр үнэхээр амжилттай гал цагтаа нэгэн байгаасаа хэмээн хүсэж байна. За тэгээд та бүхэн хэрвээ нээлт ховын уншлага авахгүй гэвэл энэ хүрээнд нээлт уншлага маань дуусч байна. За тэгээд та бүхэн ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Баярлалаа, баяртай. За сэмэ цоноо 2 дугаар групптэй тавтаа морил та бүхэн маань чон гэдэг зүйлийг сонгосон байна. За одоо ингээд харах юм бол ингээд чон. За 67-гийн тоотой чон байна. Тэгэхээр энэ юу байж болох вэ гэхээр 67 гэдэг тоо магадгүй та бүхэн маань 6, 7 гэсэн тоонуудтай чухал ач холбогдолтой байх магадaltaй. Аль эсвэл 13 ч юм уу тийм ээ. Эсвэл 4 гэсэн тоонууд чинь өөрт чинь айгүй чухал ч юм уу. Эсвэл он сар өдөр ч юм уу. Насны чинь тоо өөрөө тийм байх магадaltaй байгаа даа. За тэгэхээр ягаад ч энэ группийнхэн хилэнцийнхэн ч юм уу тийм ээ сонгоо орж ирсэн байх магадaltaй гэж бодогдож байна. Гэхдээ хилэнцийнхэн сонгоо орж ирээгүй ч гэсэн хамаагүй зүгээр та хөөзөндөө татагдсан бол яг танд хөргөж өгөх гээд байгаа мессеж нь энд байгаа гэсэн. Дээрэс нь хилэнцийнхэн биш бол магадгүй хилэнцийн орныхон та бүхэнтэй илүү холбогдолтой байх ч юм уу тийм ээ, тиймэрхүү утгаараа та бүхэн ойлголцож болно гэсэн үг. За тэгэхээр чон өөрөө юу хэлэх гэж байдаг вэ гэхээр turn knowledge into wisdom гэж байгаа байхгүй юу? Мэдлэгээ ухаарал болгох тийм гэж ерөнхийдөө мэдлэгээ мэрэгэн болгох гэсэн утга санааг илэрхийлж байна. Тэгэхээр энэ нь өөрөө юу зөвлөж байдаг вэ гэхээр мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг бол өгдөг. Хоёрт нь зүн совиндөө өөртөө итгэх хэрэгтэй. Гуравт нь хин нэгэнд хэд найдах биш өөрийнхөө замыг сонгох хэрэгтэй гэсэн зөвлөмжийг бол өгдөг. За дөрөвт нь болохоор зөв хүмүүстэй нэгдэх хэрэгтэй. Тэ? Тавт нь туршлагатай өгнөд сургамж авах хэрэгтэй гэсэн 5 зөвлөмжийг бол ерөнхийдөө өгдөг байх нь чон маань. Тэнгүүтлээ чон өөрөө яг ямар зааш ерөнхийдөө бол ямар амьдралаар амьдардаг вэ гэхээр илүү сүргээрээ буюу олноороо амьдардаг тийм ээ. Илүү хамт олонтойгоо уусан нэгддэг ерөнхийдөө бол хамт байдаг. Тэгээд үнэнж хамтын ажиллагаа нэлээд сайн өндөртөө байдаг байна. За эр зориг төвчээртэй гэсэн зан хатуучлыг бол байлгаж идэг. Тэгээ сүүл нь бол буюу нөхөрлөл гэр бүл үн цэн нь илүү өөрт нь чухал ач холбогдолтой байдаг гэж байна. За тэгээ чон маань өөрөө хэдийнэ тогшин харагддаг ч гэсэн яг тийм тогшин бол байдаггүй. Яг хүндгэх зүйлээ бол нэлээд хүндцдэг төлөвийг илэрхийлж идэг. Тэгэхээр хэдүүлээ ийм зөвлөмжийг өгж байгаа юм болов уу гэж өөрөдөө бол хэдүүлээ бодох хэрэгтэй. Тэгэхээр хэдүүлээ саяны гарсан зөвлөмж болон чоны амьдрал тийм үү те яг ямар цан ааш гаргадаг этгэг мэтчлэн зүйлийг хэдүүлээ сайн нухацтай бодож үзэн өөр дээрээ. За тэгэхээр хэдүүлээ сүүлийн төлөв байдал нь ямархуу байсан бол гэдгээр таарат хөзрөө суулж үзье. За таарат хөзрөө суулгахад за ийм 3 хөзрөө гарч ирсэн байна. За four of swords, two of cups, the world гэсэн хөзөр гарч ирсэн байна. За тэгэхээр 9-8 сар ч юм уу тийм ээ сүүлийн төлөв байдал дээр та бүхэн маань жоохон амралтын байдалтай ч гэх юм уу ингээд босч явах нэг зарим хүмүүс нь бол босч явсан байж магадгүй зөв ингээд хөдөлгөөнтэй нэлээ их зүйл хийсэн амжуулсан ч юм уу тийм ээ байх болно. Одоо ямар нэгэн ажил хэрэг хийдэг ч юм уу тийм ээ. Гэхдээ энэ группийг 2 дугаар группийг сонгоо орж ирсэн хүмүүс магадгүй дийлэнх залхуу хүмүүс байх магадaltaй байгаа даа. Ямар ажил төрөл хийхийг хүсдэггүй ч одоо хийхээс арга зам байдаггүй ч юм уу тийм ээ. Яг хэлсэн нөгөө зарим нь босч явсан гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ энийг маш олон талаас нь харж үзэх хэрэгтэй гэсэн. Хөвтж байгаа босоо явсан төр зураг нь магадгүй ажилдаа явахыг хүсэхгүй мөртлөө за явахаас өөр арга байхгүй тийм ээ. Зүйлийг илэрхийлж бас болно гэсэн. Хэдүүлээ тэгэхээр олон талаас нь харах хэрэгтэй гэсэн утгаснаа ойлгосоо хэмээн хүсэж байна. За тэгэхээр магадгүй та бүхэн маань олон нийтийн харилцаан тийм үү те үйлчлэгээний байгууллагад ажиллах ч юм уу ажлын хамт олон нийлэнд ажгүй юм шиг санагдаад байна л да. Гэр бүлийн харилцаа ч юм уу хин нэгнтэй харилцах харилцаа илүү нээлттэй байх хувьд байгаад байна.
хинэгтэй ойлголцдог тийм ээ. Тэгээд бусдаа ерөөсөө хил амны хийгээд байдаггүй тийм төрлийн хүмүүс. Тэгээд өөрийг чинж гэх юм уу эсвэл өөрийгөө аюу нэг тийм эмэгтэй хүний энергийг аюу сайн мэдэрдэг гэх юм уу. Одоо өөрийгөө ингээд өөр дээр анхаарч чаддаг, өөрийгөө хүндэлж чаддаг, үгүй гэвэл үгүйгээд хэлж чаддаг ч юм уу. Ингээд нэг тийм эмэгтэй хүний энерги, сэтгэлийн нэг тийм энерги байгаад байна л да. Тэгээд магадгүй та хэн нэгэнтэй очирсан байх магадaltaй байгаад энэ сүүлийн төлөв байдал дээр хэн нэгэнтэй очирсан, холбогдсон ч юм уу тийм ээ, дотносон байх мэдрэмжийг бол өгч байна надад. Тэгэхээр ерөнхий төлөв байдал нэг юм байла. Та бүхэн аль нэгэн жолтгоо таарсан бол та зөв группээр сонгосон байна гэж ойлгож болно гэсэн. Тэгвэл хэдүүлээ 10 дугаар сарын төлөв байдал нь ямар хөө байх талаар харцгаая. За 10 дугаар сарын ирээдүйн төлөв байдал нь ямар хөө байх талаар та зөв суулсан. За тэгэнгүүтлээ хүзэн надад яг юу ойлгож байна вэ гэхээр ерөнхийдөө та бүхний 10 дугаар сард хийх ажил гэх юм уу хийх зүйл нь магадгүй нөгөө бичлэг хийх тийм ээ. Ингээд эсвэл нэлийн бичлэг хийдэг төрлийн хүмүүс байх магадaltaй байгаад байна. Надад ягаад ч юм ингээд нэг л камертай ч юм уу техник технологитой харьцдаг хүмүүс мэдэргээд байна л да, харагдаад байна. Тэгээд ингээд нэг л өөрийгөө яг хийх дуртай гэхдээ ингээд хийж чадахгүй байгаа хүмүүс байгаад байгаа ч юм уу тийм ээ. Тийм жоохон бас дагвар сөрөг энерги давхар гинэ. Яна давхар сөрөг энерги бол ерөөд бол мэдрэгдэж байна энэ Page of Pentacles гэдэг хөзөр дээр. Надад ягаад ч нэг л хил ам байгаад байгаа юм шиг хин нэгэнтэй жоохон үйл ойлголцох гээд байгаа юм шиг тийм ээ. Харилцааны тал дээр жоохон хэцүүхэн байх гэдэг. Уцсны цаанаас хин нэгэн араарч болдог ч юм уу тийм ээ. Эсвэл жоохон 10 дугаар сарын төлөв байдал жоохон хатуухан болох гэдэг. Тэгээ Page of Swords гарч ирсэн ерөнхийдөө бол нэг зориг бол 50 заяа. Одоо ингээд нилээн юмэр чимдээ энэ дээр одоо нэг зүйл шулуудсан шийтсэн гэх юм болов. Энэ дээр надад бол тэгж мэдрэгдээд байна. Эсвэл хүн хил амны бай болно гэдсэн шүү дээ. Магадгүй тэр дүр төрхийг бас илэрхийлж бас болно гэсэн үг. Хэдүүлээ маш олон талаас нь харж үзэх хэрэгтэй. За тэгээд надад энэ дэр нь болохоор яалцлгүй энэ Page of Pentacles-тэй бас давхар ингээд нөлөөлөд байгаа байхгүй ингээд яалцлгүй ингээд сонин мэдрэмж, ийм сөрөг мэдрэмж бол байгаад байна. Тэгээд 10 сард нэг харамсал бол байгаад байна. Нэг алдаа гаргана. Тэгээд тэр алдаандаа яагаад ингээд би энийг сонгочихвдоо би энийг сонгох ёсгүй байсан ч юм уу тийм ээ. Нилээ ингээд нэг тийм цөхөрсөн, ядарсан ч юм уу. Тийм мэдрэмж бол байгаад байна. Энийг би яах гэж сонгоо одоо миний буруу сонголт байлаа ч юм уу тийм ээ. Тиймэрхүү зүйл бол гарч ирэхээр байна. Тэгэхээр ерөнхийдөө бол юу сануулах гээд байна вэ гэхээр та бүхэн юмныхаа ямар нэгэн зүйлийг сонгохдоо цаад утга учир, цаад гүн зүйлийг нь ухаж ойлгож сонголт болон шийдвэрийг гаргаасаа хэмээн хүсэж байна. Тэгээд хэрвээ ямар нэгэн бичлэг эднэр хийдэг төрлийн хүмүүс байдаг эсвэл хийх гэж байгаа бол за ерөнхийдөө бол би хийж болох нь яах нь үеих хөхнө гэд яг бүхэл талаас нь харж үзээд тэгээд яг шийдвэрийг гаргаасаа хэмээн хүсэж байна. Магадгүй та бүхэн нэг бичлэг хийдэг тэр нь айгүй нөгөө буруу ч юм уу байх магадaltaй байгаад байна л да. Тэгэхээр та бүхэн өмнөдийг бол аюул сайн ухаж ойлгосоо юм хүсэж байна. Магадгүй та бүхэн өөрийнхөө нөгөө туршлага мэдлэг цуглуулах бас байж болно гэсэн үг байхгүй юу? Зөвлөмжтэй дээр та өөрийнхөө мэдлэгээ мэрэгэн ухаан болгох гэсэн шүү дээ тийм ээ. Ийм юу гэлээ мэдлэгээ ухаарл болгох гэж ерөнхийдөө бол зөвлөж байгаа тийм үү. Тэгэхээр ерөнхийдөө бол юу гэдэг нь вэ гэхээр та бүхэн хэрэг ямар нэгэн нийт мэдлэг гэхэд дараа нэг тийм цөөх харагдаад байгаа байхгүй юу? Яг ингэж хий гэхээр одоо за YouTube дээр бичлэг хийлгэхэд YouTube-ийн алгоритм мэддэг ч юм уу тийм ээ. Facebook-ийн алгоритм мэдгүй, яаж айц хийдэг мэдгүй, яаж бичлэгийг эдлэж мэдгүй ч юм уу тийм ээ. Яг хэрхэн чанартай бичлэгийг оруулахаа мэдгүй ч юм уу тийм ээ. Гэх мэтлэг үргэд бол мэдлэг жоохон хомс байгаа юм шиг надад санагдаад байна л да. Тэгэхээр та бүхэн мэдлэгээ айл болох, цуглуулах мэдээллүүдээ аюул сайн ингээд цэгцтэй мэдээлэлээ цуглуулах ч юм уу тийм ээ. Тийм зүйл байх хэрэгтэй байгаад байна. Тэгээд дээрэс нь мөнгө санхүүгийн хувьд ярих юм бол жоохон энийг зарлах гэж ярих болов юу гэх юм бол надад нэг тийм ийм мэдрэмж төрөөд байна л да.
зарим хүмүүс мөнгөө жоохон хадгалдаг ч юм уу те. Гэтэ надад яагаад ч юм үүрлэгэн гэдэг үг орж ирдэн заяа. Мөнгө яг хэмжээгээр орж ирэх явдал орж ирдэг. Гэхдээ яг тэрнээсээ яг орлогоосоо даваад ч гэх юм уу яагаад ч юм ингээ бүр ингээд зээлтэй ч юм уу ингээд амар их мөнгө гаргаад байдаг заяа. Өөрөө ирэхгүй ингээд тэрийг авахгүй бол болдгоо ч юм уу тийм ээ ингээд нэг тийм материалист шунал гэдэг нь хөдлөөд яг тэр зүйлийг авахгүй бол болохгүй тийм байгаад байна. Тэгэхээр хэдүүлээ энэ зүйлийг бол бас хориглосоо анхаараасаа хэмээх хүсэж байна. Тэгээд хүн амьтны хил амны бай болохоос ерөөхдөө бол сэргээлээрээ гэж бас анхааруулж байгаа юм биш үү. Тэгвэл хэдүүлээ 10 дугаар сарын ирээдүйн ажил карьер минь ямар байх вэ гэдэг талаар үзцгээе. За 10 дугаар сарын ажил карьерийн төлөв байдлыг илэрхийлээд өгөөрэй. За тий. Магадгүй та бүхэн нөгөө хэлсэн үйлчлэгийн байгууллага ч юм уу тийм ээ хүн амьтантай харилцдаг харилцаанаар толгуурлаж ажил хийдэг төрлийн хүмүүс нь ажил карьераас болж магадгүй нөгөө хин нэгэндээ хил ам хийх ч юм уу тийм ээ хин нэгний бай болох магадлал нэлээд өндөр байхаар харагдаж байна. Яг гэдэг нь өгөхлөөр та бүхний ажил карьер дээр devil гэдэг үзэр гарч ирсэн. Гэхдээ яг энэ дэр надад бол ажил карьер яг хуу devil гэдэг утгаар шууд илэрхийлж болгож гисэн надад энэ баг юу илэрхийлж өгөх вэ илүү нэг тийм freedom тийм ээ ийм чөлөөтэй зүйлийг илэрхийлээд байгаа байхгүй юм чөлөөтэй ингээд газар байгаа юм шиг тийм ээ ингээд хөдөө тал газар ингээд өөрийгөө мэдрээ суугаад зогсоод байгаа юм шиг надад бол мэдрэгдэж байна. Тэгэхээр юу гэдэг нь өгөхлөөр нэг талаараа та бүхэн хин нэгний жоохон бай болох магадлал нэлээд өндөртэй байгаа ажил карьерийн хувьд ч юм уу тийм ээ ажлын орчинд эсвэл харилцааны тулгуурлаж та бүхэн маань хин нэгэнд дад үзэгдэх ч юм уу тийм зүйл бол мэдрэгдэж байна. Гэхдээ нөгөө утгаараа та бүхэн маань яг нөгөө хэлсэн шүү дээ инфлюенсер ч юм уу ингээд бичлэг хийдэг төрлийн хүмүүс эсвэл бичлэг хийх гэж байгаа хүмүүс байж магадгүй тэдгээр хүмүүс болохоор яг илүү задгаас сэтгэх ч юм уу тийм ээ илүү ийм чөлөөтэй сэтгэлгээтэй болох юм байна гэсэн утга санаагаас илэрхийлж болно. Ажил карьерийн хувьд бол та бүхэн илүү чөлөөтэй сэтгэлээсэ гэдэг бас зөвлөмжийг өгч болно гэсэн. За тэгээд King of Pentacles гарч ирсэн. Энэ дэр яг ч юм ажил карьер дээр мөнгө зарцуулах хэрэгтэй мөнгө зарцуулах ч юм уу тийм ээ ийм зарцуулалтын талаар юм бол орж ирээд байна. Гэхдээ та хэдийн хэмжээний тэр ажилд тэр зүйлд мөнгө зарцуулсан төдий чинээ тэрнээс илүү давж мөнгөн дүн орж ирнэ гэсэн утга санааг илэрхийлж байна. Тэгэхээр та бүхэн маань тэр ажил тэр зүйл минь үн цэнтэй байна уу үн цэнгүй байна уу ч юм уу тийм ээ тийм зүйлийг хэдүүлээ хэлсэн шүү дээ. Цаадах зүйлийг ухаж ойлгох хэрэгтэй гэсэн та бүхнийг анхааруулга өгсөн тийм үү. Тэг хэдүүлээ та бүхэн энэ зүйл яг надад хэрэгтэй юу? Энэ зүйл надад дараа нь юу өгч чадах вэ ч юм уу тийм ээ. Эсвэл энэ зүйлийг би цаашдаа өргөлүүлж чадах уу ч юм уу. Өөрөө өөртөө асуулт аяусаа тавих хэрэгтэй байгаад байна. Тэгээд тэр зүйлдээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэр зүйлдээ хөрөнгө оруулалт хийснээр та бүхэнд ирэх ашиг нь нэлээд их байхаар харагдаж байна. Тэгээд та бүхэн сүүлийн ерөнхийдөө бол 10 сард зорилго тавиасаа хийнэ хүсэж чинь нэг зорилгогүй зүгээр л ингээл урсгалаараа юу хийх нь мэдэхгүй одоо юу гэх зүгээр нэг бичлэг харангууд окей тэр бичлэгийг эдитлэл хийчихдэг ч юм уу тийм ээ ямар ч нэг тийм 100% анхааруулга байхгүй ингээд юу гэмдэ ийм хөнгөн зүйл байгаад байгаа байхгүй ингээд зүгээр л урсгалаараа явж байгаа загас жарахаа шиг ингээд надад харагдаж байна. Тэгээд дээрэс нь 2 дугаар группийнхэн магадгүй хит их ядралттай байх ч юм уу тийм ээ. Ажлаасаа болж хит их ядралттай нүдэн жоохон ингээд нуухдах, нүдэн жоохон захтнах, өвдөх ч юм уу төрлийн хүмүүс байх магадaltaй байгаад байна. Тэгэхээр хэдүүлээ энэ ажил төрөлдөө жоохон амрах цаг гаргахыг хичээгээрэй. Тэгээд дээрэс нь бичлэг маань нэлээд жоохон дуу хоолойны хувьд асуудалтай байх магадгүй. Яагаад ч юм энэ хардаа 2 дугаар группийг сонгож орж ирж байгаа хүмүүсийн ажил төлөв байдал магадгүй ихэнх нь суугаа төрлийн ажил байх магадaltaй байгаа даа л да. Би ингэж яагаад ч юм эсвэл ингээд суухтаа ингээд нуруугаа бүгтийгөөд байд юм уу мэдэхгүй. Би ингээд уул нь ингээд 1 дугаар группийг хийж яхад дандаа цэх судаг байсан. Тэгтэл яагаад ч юм 2 дугаар группийг орж ирэх ингээд ядраал, нүд захтнаал, нүдээ ингээд нухтаал ингээд нүдээ ингээд нухаал. Тэгснэ ингээд нуруугаа ингээд би бүр ингээд сул ингээд чөлөөдөө тавиад бүгтийгөөд ингэ суугаад байгаа байхгүй юу.
Тэгэхээр хоёрдугаар группийн магадгүй энэ судалтай байх магадaltaй. Тэгэхээр энэ судлаа бас засаад өөрийнхөө хэрэг ядаргаа идэр байдаг бол 10 сард энэ ядаргаагаа жоохон гаргаасаа хэмээх хүсэж байна. Ажил болон амьдрал, ажил болон эрүүл мэнд, ажил болон ядаргаагаа тэнцвэртэй авч явахыг хичээгээсэй хэмээх хүсэж байна. За тэгэхээр та бүхэн бас анхааруулгад ажил төрлийн анхааруулга дээр зорилго тавиасаа хэмээх хүсэж байна. 10 сард ийм зүйл хийсэн байна гэсэн зорилготой байгаасаа хэмээх хүсэж байна шүү. За тэгвэл хэдүүлээ 10 сарын хайрын төлөв байдал нь ямар хөө байх талаар хэдүүлээ уншлага эхлүүлцгээе. За 10 сарын ирээдүй хайр нь ямар байх вэ гэдэг өөрөө. За эндээс надад мэдэгдэж байгаа зүйл нь юу вэ гэхээр их гинэн магадгүй хайр байх магадaltaй байгаа даа л да. Одоо хин нэг одоо хүүхдийн хай гэж ярьж байгаа. Хүүхдүүд чинь ингээд ямар ч бодлого нэгнийгаа ингээд тэрэл хайрлаад аюу хөөрхөн байгаад байдаг шүү дээ. Ингээд 5 настангуудын ингээд нэгнийгээ хайрлах хүүхдийн хайр аюу хөөрхөн байгаад байдаг да. Нэг тиймэрдүү хайр байх магадaltaй. Магадгүй хэдүүлээ нөгөө гинэн гэдэг нь одоо юу гэх хүмүүст нэгийг харьцаагүй ч юм уу тийм ээ баг хүмүүстэй харьцдаг эсвэл нэг их хүмүүстэй харьцаад байдаггүй хүмүүс энэ хоёрдугаар группийг сонгосон байх магадaltaй. Тэгээд хайранд их гинэн тэгээд зүгээр л бусдад ингээд өөрийгөө бараг өгчдөг ингээд зүгээр л энэ хүнийг хайрламар ч юм уу те эсвэл магадгүй эсрэг талын хүн нь хүүхчиг төрлийн хүнийг сонирхдаг байх магадaltaй. Одоо юу гэх хүүхчиг хүн гэдэг нь болохоор хүүхчиг царайтай ч юм уу тийм ээ эсвэл хүүхчиг биетэй ч юм уу ингээд мэдгүй нэг тийм хүүхэд гэдэг зүйл орж ирж байна. Магадгүй өөрөө хүүхдэд аягүй дуртай хайртай төрлийн хүмүүс бас байх магадaltaй байгаа тань л да. За тэгээд хайрын хувьд бол их гинэн юм хөөрхөн өхөрдөн хайр байгаа тань хүүхдийн сэтгэлтэй хайр байгаа тань. Тэгээд нөгөө магадгүй энэ хайр нөхцөлтэй хайр байх магадaltaй байгаа тань л да. Би энэ хүнд хайраа өгöd хахад энэ хүн надад яагаад эргүүлээ хайр өгөхгүй байгаа юм бэ гэдэг бодолтой төрлийн хүмүүс бас байх магадaltaй байгаа тань. Энэ дээр харахад 5 of wands гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд энэ дээр яалцгүй нөгөө хэрүүл тэмцэл маргаан надад яалцгүй мэдрэгдэж гин жоохон хил ам яриа үйл ойлголцох ч юм уу тийм ээ. Ингээд тэгээд зүрхэн шархлах ч юм уу өвдөх ч юм уу тийм мэдрэмжийг бол надад төрүүлээд байна. Тэгэхээр юу гэдэг нь вэ гэхээр хэдүүлээ хайрыг нөхцөлгүй хайрлах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг бас давхар өгж байгаа гэсэн үг шүү. Тэгээд judgment гэдэг зүйл гарч ирж байна. Хайрын одоо юу гэх төлөв дээр хэдүүлээ яг юу буруу хийгээд байгаа, юу зөв хийгээд байгаа зүйлээ олж мэдэх ч юм уу тийм ээ. Тэгсэн цагт ерөөхдөө бол хайр аягүй урт хугацаанд үргэлжлэх болно. Тэгэхээр та бүхнийх ингээд нэгнийгээ тулгсан 10 сарын төлөв байдлаар тэгээд байгаа байхгүй. Нөгөө хүнийг тулгсан ч юм уу тийм ээ. Хин нэг нь таныг бас тулгсан ч байх болдошгүй. Тэгэхээр нэг тийм дарамтан ч юм уу шахалтан донд байгаад байгаа юм шиг төлөв байдалтай байхаар байна. Тэгэхээр хэдүүлээ энэ зүйлүүд дээр анхаарал өгөөрэй хэмээн сахиусууд минь зөвлөж байгаа шүү. За тэгээд хоёрдугаар группийн уншлага энэ хүрээнд нээлттэй уншлага маань энэ хүрээнд дуусж байна. За тэгээд хэрвээ та бүхэн хаалттай уншлагыг хүсвэл хаалттай уншлагаар та бүхэн би доорх description хэсэг дээр линкийг оруулж та бүхэн тэр хэсэг дээр холбогдоод би та бүхэн хоёрдугаар группийнх нь яг ямар хаалттай уншлага хийхдээ ямар сэдвийн хүрээнд ямар зүйл уншлага хийх талаар үнийн тариф болон бусад асуултуудын мэдээллүүдийг хол явуулъя. За тэгээд хэрвээ та бүхэн нээлттэй уншлагын хүрээнд дуусж байгаа бол та бүхэнд үнэхээр баярлалаа. Энэ хүрээнд үзэж байгаад тэгээд та бүхэн лайк болон subscribe дараад өгөөрэй. Мэдээж таалагдсан бол доор комент хэсэг дээр өөрийнхөө төрсэн мэдрэмж сэтгэлээ бичиж үлдээгээрэй. За тэгээд та бүхэн маш их баярлалаа. Ажил болон хайр дурлал ирээдүйн төлөв байдал өөр дээр маш их анхаарсан ажил төрөл дээр амжилттай нэгэн байгаасаа хэмээн хүсэж байна. За тэгээд та бүхэн баярлалаа. Баяртай. За сайн мэцхан 3 дахь групптэй тавтай морил өнөөдөр та бүхэн маань bad spirit буюу те сарсан баавахаа сонгосон байна. За ингээд хэрв та бүхэн ингээд харах юм бол сарсан баавахаа ингээд байна. Тэгэхээр та бүхний сонгосон сарсан баавахаа 5-ын тоог илэрхийлждэг. Магадгүй та бүхэн 5-ын тоон өөрчлөсөн чухал ч юм уу тийм ээ. Он сар өдөр нь 5 орсон бол ерөөдөө энэ группээ сонгох зөв. Тэгээд дээрэс нь сарсан баавахаа өөрөө яг юу илэрхийлж байдаг вэ гэхээр шинэ эхлэл гарцаагүй ирнэ гэсэн утгыг илэрхийлж идэг. Тэгэхээр ерөөдөө танд юу ойлгох гээд байдаг вэ гэхээр таны амьдралд ямар нэгэн зүйл дуусч шинэ зүйл эхлэх цаг ирснийг илэрхийлж байдгаа гэж байна. За айд төрүүлж болгохч энэ өөрчлөлт эцэстээ танд шинэ боломж өсөлт авчирна гэсэн утгыг илэрхийлж байдаг.
Тэгэхээр бид нар нөгөө сарсан байгааха гэхээр айгүй нөгөө амар амтан, шүний амтан, муухай ингээд ойрч хасчихдаг ч юм уу тийм ээ. Нэг тийм сонин амтан гэж бол хардаг. Гэхдээ энэ бол буруу юм. Ерөөд бол хэдүүл хүмүүсийн айц мэдрхүүгээр бол тэгж мэдрэгдэж сарсан байгаа гэдэг өөрөө энэ байгаль орчлонд энэ дэлхийд айгүй хов нэмрээ оруулж идэг хамгаалагч гэдэг амтан юм шиг санагддаг. Жишээлбэл хэдүүлээ нөгөө хөдөө хортон шавжнуудыг устган идэж одоо хөдөө аж ахуйг илүү сайн байлгадаг ч юм уу тийм ээ. Тийм үүргийг гүйцэтгэдэг амтан бол байгаа нэлээд хэрэгтэй айгүй тустай амтан гэж ойлгож болно. За тэгээд энэ амтан юу зөвлөж байдаг вэ гэхээр нэгт нь өөрчлөлтөнд бэлэн байх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгдөг. Хоёрт нь айцаа даван толох, гуравт нь зөв совиндоо итгэх хэрэгтэй гэсэн. За дөрөвт нь шинэ зүйлд нээлттэй байх хэрэгтэй. Тавт нь хуучин зүйлсээ хайж салгах хэрэгтэй гэсэн зүйлийг өгж байдаг зөвлөгөө. За тэнгүүдлээ энэ амтны зан арган ч юм уу тийм ээ ингээд яг байгаа байдал нь ямар байдаг вэ гэхээр аимхай боловч маш болгоомжтой байдаг. Тэгэхээр энэ группийг 3 дахь группийг сонгоож иж байгаа хүмүүс магадгүй хэд их аимхай ч юм уу тийм ингээд хэд их болгоомжлог хэд их боддог төрлийн хүмүүс бас байх магадaltaй байгаад байгаа. Тэгээд сониуж ба ухаалаг гэж байгаа байхгүй юу? Надад яагаад ч юм ингээд ийм толгой ингээд нэг л би ингээд нэг тийм гэгэлзээд байгаа юм шиг ингээд нэг тийм хөдлөд байгаа байхгүй юу? Жишээлбэл миний толгой ингээд ингэж хөдөлдөг ч юм уу тийм ээ ингээд нэг л сониурчрахаад ингээд хардаг ч юм уу. Тиймэрхүү зүйл бол надад ингээд мэдрэгдэж байна. Тэгээд уул нь сарсан байгааха их бүлгэрээ байдаг. Та нар кино анимашн дээр хардаг бол агуур орхоол ингээд сарсан байгахад том бумаараа гарч идэг тийм үү. Тэгээд ерөөхдөө бол аюу бүлгэрээ хамт олнороо байдаг амтан. Гэхдээ яагаад ч юм надад энэ дэр нэг тийм ганцаараа гэдэг үг мэдрэмж орж ирээд байна. Ганцаараа байх дуртай байгаад байгаа ч юм уу тийм ээ. Тийм төрлийн хүмүүс байгаа улмаас энэ группийг сонгоож ирсэн байх магадaltaй байгаад байна. За тэгэхээр хэдүүлээ сүүлийн үеийн төлөв байдлыг таарад хөзөршөөр харцгаая. За 3 дугаар группийн сүүлийн үеийн төлөв байдал нь ямар байгаа вэ? За ингээд харахад ерөнхийдөө бол надад яг сүүлийн үеийн төлөв байдал хардаа нэлээд ямар ч зориг байхгүй. Тэгээ ингээд үйлдэл хийдэггүй төрлийн хүмүүс энэ группийг сонгоорж ирсэн байх магадaltaй байгаад байна. Одоо яг хитрхи их боддог заяа. Хитрхи их боддог ингэж хүүтгэждэг ч юм лүү, ингэдэг ч юм лүү те. Тэгээд ингээд сөрөг зүйл бас орж ирээд байна. Энэ дэр бас нөгөө сөрөг бодлоод нь орж ирд юм болов яадаг юм бол ингээд нэг л тэр зүйлийг ингээд хий гэхээр яагаад ч юм ингээд өөрийг нь хориод байдаг заяа. Ингээд үйлдэл юусоо хийж чаддаггүй өөрөөсөө 3 дахь группийг сонгоорж ирсэн хүмүүс ерөөсөө үйлдэл хийж чаддаггүй байгаад байна. Зүгээр л боцоор л байдаг. Гэтэ айгүй нөгөө сониуж хэлсэн айгүй сониуж ингээд ингэдэг ч юм уу тэгчдэг ч юм уу гэсэн яг хэлсэн шүү дээ. Тэгэхээр айгүй сониуж зан төлөв байдал нь бол харагдаж байгаа. За их зүйл боддог нь гэдэг нь болохоор яг нөгөө ингүүл яадаг бол тэгүүл яадаг бол ч юм уу тийм ээ. Өөрийгөө жоохон буруу асуулт тавьж өөртөө жоохон хориг үсгээд байдаг төрлийн хүмүүс байгаад байна л да. Тэгээд уулны ингийг хүсдэг гэхдээ айц өөрт нь байгаад идэг. Ингээд яагаад ч юм ингээд энэ ингэчих болоо тэгчих болоо энэ хэр өгөөжтэй бол ч юм уу тийм ээ. Ингээд юм холыг харахад л хардаг. Гэхдээ ингээд жоохон хэцүүгийн хувьд бол хэцүү хүмүүс байгаад энэ застаа уучлаарай жоохон муухай ярьчлаа. Гэхдээ үнэн тэр сарсан байгааха дээр ч хүртэл тэгжсэн айцаа даван толох хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгчээсэн. Тэгэхээр та нар учиртай болоод хөзөр ийм зүйл мессеж өгж байгаа. Тэгэхээр та бүхэн сайн тунгааж бодолцоод үзээрэй. За тиймдээж гэж бодож байвал угаасаа та нарын сонгосон хөзөр зөө гэж ойлгож болно гэсэн. Тэгээд толгоондоо их аягүй сайн. Ер нь толгоо ажиллуулахдаа аягүй сайн төрлийн хүмүүс байгаад байна. Энэ 3 дахь группыг сонгоорж иж байгаа хүмүүс. Тийм байна да. Тэгээд 3 дахь групп яагаад ч юм надад ийм зүрх нэлээ өвтгөн байгаад ах шиг байсан. Яг хөзрүүдээ хойлоод ингээд хольж яхад 3 дахь групп нэлээ хэцүү, хүн чарахтай юм шиг санагдчихсэн, надад мэдрэгдэжсэн. Тэгээд яагаад ч юм ингээд нэг эвгүй хайран дээр ч юм болов нэлээ эвгүй бол санагдаад байсан шүү. Тэгэхээр 3 дахь группийн за сүүлийн төлөв байдал юм байла. Одоо хэдүүлээ 10 дугаар сарын төлөв байдал нь ямар хөө байгаагаар та төзөр илэрхийлцгээе. За 3 дугаар группийг сонгоорж ирсэн хүмүүсийн 10 дугаар сарын төлөв байдлыг харуулад өгөөрэй.
За ерөнхийдөө бол хэл ам жоохон зөвшөөрөхгүй байх гад байна. Ер нь жоохон их ярьдаггүй юм болов эсвэл ингээд зожигдсон ч гэх юм уу те жоохон юм юу байгаад байна л да. Хэл ам жоохон зөвшөөрч өгөхгүй хэцүү байгаад байна. Тэгэхээр та бүхний 10 дугаар сарын төлөв байдал өөрөө ямар байх вэ гэхэлээ жоохон хэцүүхэн хүнд эхлэхээр харагдаж байна. Ямар ч нэг тийм зоригтой хүний энерги шинж чанар байхгүй. Нэг л дотгошоогоо ингээд хомсон юм ч юм дээ. Одоо хүмүүстэй ингээд танилцах ингээд үйлчлэг дээр хийх гэхээр ингээд нэг л болж өгдөггүй ингээд жирэхэл бултаал яваад идэг та. Яг тиймэрдүү энерги бол надад бол харагдаж байна. Тэгээд ямар ч буур суурьтай зүйл бол байхгүй байгаа. Одоо ингээд хараад тий хаан хүний одоо ингээд жишээлбэл хаан хүн чинь ингээд за одоо хэдүүл ингээд эцэг гэхэд бодол та за зарим эцэг гэхэд бол мэдээж тий ингээд хүүхдээ ойлгоол ингээд аль болох ингээд хичээдэг нээлттэй байхыг хичээдэг. За хаалттай эцэг эхнэр ерөөд бол эцэг тий аав хүнээр ямар өдөглөр хийх ингээд ажиглал байгаад идэв шүү дээ ингээд хараал за ингээд ээж хүн бол ингээд шууд хилдэг бол аав хүн ингээд хараал доторх хоромтлуулаад доторх хатгалаа тий тэгээд ингээд тэр зүйлээ дараа нь хилдэг ч юм уу тийм ээ чи нэг тэгж байсан шүү ингэж байсан шүү юм уу тийм ээ тийм зүйл өөрт нь бол байхгүй ингээд нэг тийм ийм эрэгтэй хүний нэг энерги ч гэх юм уу ийм хүчтэй энерги нь өөрт нь бол байхгүй байгаа даа ийм буур суурьтай юм байхгүй өөрийгөө жоохон голох ч юм уу өөртөө анхаарал хандуулж чадахгүй байгаа ч юм уу мэдгүй нэг жоохон юм дутагдаад байна 10 сард өөрийнхөө дуртай зүйлийг хийж чадахгүй байгаа юм болов 10 сард ерөнхийдөө бол жоохон хязгаарлагдмал боогдмал ямар нэгэн зүйлээр ингээд шахагдах тийм зүйл бол мэдрэгдээд байна нэг л дарамт орж ирээд надад 3 дугаар группийн 10 сард нэлээд дарамт орж ирээд байна. Ягаад ч юм ингээд өөрөө орохыг хүсэхгүй байгаа ч ингээд хин нэгэн оруулаад байгаа ч юм шиг тийм ээ. Одоо жишээлбэл за ажил төрөл дээр явах юм бол ингээд биеийн төслийг авахгүй гэхэд захирал нь одоо авч юм уу тийм ээ. Чи авахгүй бол хөрхий авдаг ч юм уу тийм ээ. Нэг тиймэрдүү зан араншин гаргадаг дургуй зүйлийг нь өөрөөр нь хийлгүүлэх ч юм уу тийм ээ. Эсвэл хичээл сургалтын холбоотой байлаа гэхэд одоо урлагийн үйлчлэгт ормооргүй байхад ингээд хүн хүчин дутагдаад ч юм уу ингээд эсвэл чи орохоос өөр арга байхгүй гэдэг ингээд хин нэгэн тулгын шаардлагах ч юм уу тийм зүйл бол орж ирээд байна. Тэгэхээр хэдүүлээ эдгээр байгаа зүйлүүд дээр анхаарах хэрэгтэй байгаа юм байна шүү. Тэгэхээр аль болох хэдүүлээ 3 дугаар группийнхаа өөр дөр илүү анхаарсан, өөрийгөө илүү буур суурьтай болгосон, тэгээд илүү нээлттэй байгаасаа хэмээн хүсэж байна. Тэгэл хэдүүлээ одоо 10 дугаар сарын ажил карьерийн төлөв байдал ямар байх талаар харцгаая. За 3 дугаар группийн 10 дугаар сарын ажил карьерийн төлөв байдлыг нэлээд өгөөрэй. Тэгээ надад яалчлгүй хардаа нэг юм сөрөг мэдрэмж төрөөдсөн байгаа байхгүй юу? Ингээд нэг л сонин мэдрэмж ингээд санаа аваад алтахаар ч юм уу тийм ээ. Тэгэхээр яах гэдэг нь вэ гэхээр та бүхэн маань 10 сард төвчээр нь алдрах магадaltaй байгаа даа л да. Илүү одоо өөрийгөө нээдэг ч юм уу тийм ээ. Ингээд стрессээ гаргадаг ч юм уу тийм зүйл байгаад байна. Одоо ингээд одоо сүүлийн үеийн төлөв байдал дээр сүүлийн үеийн төлөв байдал биш 10 дугаар сарын төлөв байдал дээр болохоор нэлээ ингээд хэцүү хин нэгэнд баригдсан яалчлгүй хардаа 10 сарын төлөв байдал яалч нэг ажил карьер дээр чинь нэлээд гарч ирээд байгаа байсан юм байна л да. Ажил карьер надад нэлээ хүнд хэцүү гарч ирсэн. Магадгүй та бүхэн маань ажил карьер дээрээ хин нэгнээс сатгалцсан хариу авах ч юм уу тийм ээ. Жохон хэцүү мэдээд болтохоор харагдаж байна. Эсвэл хаалгадах ч юм уу болохгүй байгаа. Эсвэл ажил нь өөрөө таалагддаг ч юм уу тийм ээ. Тиймэрдүү төлөв байдлыг нь илэрхийлэхээр харагдаж байна. Одоо илүү за 9 сараас хойш ажилласан бол эсвэл саяхнаас ижил ажилд орсон бол энэ ямар муухай ажил вэ ч юм уу тийм ээ. Ингээд энэ л би тохирохоргүй ажил байна. Ингээд тийм зүйлийг ухаарж ойлгох юм болов гэсэн. За тэгэхээр ерөнхийдөө бол сая техникийн асуудал нэлээд гарлаа. Тэгэхээр магадгүй та бүхэн маань ажил карьер дээр ч гэсэн бас иймэрдүү маш том техникийн асуудал маш их хугацаа алдах магадaltaй байгаа даа л да. Миний бас сая цэнийг дуусаад тэгснэ гинт камер зөмлөгдээд тэгээд 9 бусын зүйлүүд бол сонсогдож эхэлсэн. Тэгээд та бүхэн гинт ажилласаа хашраад өөр зүйл хийх ч юм уу тийм ээ. Тиймэрдүү зүйл тохиолдохоор харагдаж байна. Тэгэхээр юу гэдэг нь вэ гэхээр та бүхэн ажил карьер дээр нэлээд анхаарал өгөөрэй хэмээн
хүсэж байна. Ажил карьер чинь өөрөө хувийн амьдралд ч оролцох боломжтой байгаад байна. Тэгээд надад ягаад ч 3 дугаар группийн сонгосон хүмүүс ийм сөрөг зүйлүүд их орж ирээд байна л да. Сөрөг мэдээлэл, сөрөг сэтгэгдэл их орж ирээд байна. Тэгэхээр эдгээр зүйлүүд төр нэлийн анхаараарай гэдэг сахиусуудаас зөвлөмж өгж байна. Сануулга өгж байна. Тэгээд яалчгүй нөгөө 10 сарын төлөв байдал дээр орж ирээдсэн энергиуд л байна л да. Ийм сонин яах гэдэг нь мэддэхгүй, ийм тэнцвэргүй, докторгүй тийм энергиуд орж ирээдсэн. Тэгээд та бүхэн магадгүй ажил төрлөө солихыг хүсэж байвал ч юм уу тийм ээ. Тэгвэл эртхэн солиосоо хэмээн хүсэж ийн хэрүү ажил төрөл нь боломжтой байгаа мөртлөө жоохон тохгүй ч юм уу тийм ээ. Эсвэл хамтран ажиллагчдаас ч болд жоохон тийм байвал тэр арга хэмжээгээ аль одоо хурдан аваасаа хэмээн хүсэж байна. Тийм байна. За тэгээд та бүхний 10 сарын хайрын төлөв байдал нь ямар байх талаар харцгаая. За 3 дугаар группийн 10 сарын хайрын төлөв байдал нь ямар байх бол их гээлэг, ер нь дайжгүй, их сэтгэлтэй харагдаж байна. Ялчгүй 1 болон 2 дугаар группийнхаа The World гэдэг хөзөр гарч ирж байна. Ягаад ч юм өөрөөр илүү анхаарч чадах ч юм болов юу ч юм дэ хайрын төлөв байдал дээр ямар тааж гэрэл гээгээд аягүй дайжгүй сэтгэл нь ханамжтай байхад бол харагдаж байна. Гэхдээ бас сингл хүмүүс байгаа, сингл хүмүүс нь магадгүй өөрийгөө хайрлах ч юм уу тийм ээ ийм гоё арга хэмжээ зохиол илүү зүгээр байгаад. Three of Wands өөрөө нэг тийм шулуутсан зоригтой алхамыг өөртөө гоё гаргаж бий болгосоо хэмээн ерөөдөө бол тгээсээ хэмээн ерөөдөл хүсэж байна. 10 сарын хайр дурлал надад энд хар болон цагаан зүйл харагдаж байна. Ирвэхий харагдаж байна. Ягаад ч юм тэгээд яг далавчаа ингэж нисгээд байгаа ирвэхий далавчаа дивгээд байгаа ингэж те ирвэхий харагдаж байна. Тэгэхээр энэ нь өөрөө хайранд бэлэн байгаа ч юм уу тийм ээ. Яг ингээд бэлтгэхэд байгаа зүйл бол харагдаж байна. Тэгэхээр эхлээд та бүхэн маань өөрсдөө эхлээ хайрлаасаа хэмээн сахиусууд минь зөвлөгөө өгж байна. Өөрийгөө илүү хайрлаж тэгжиж та бүхэн маань одоо дараагийн зүйлдээ бэлэн болох боломжтой байгаа шүү гэсэн зүйлийг өгж байна. Тэгээд хайрын төлөв байдал дээр биш ээ ажил төрлийн төлөв байдал дээр хэлсэн нөгөө ямар нэгэн зүйл ингээд сөрөг мэдрэмж байгаад ингэдсэн шүү дээ. Ажил хаялт ч юм уу тийм ээ ажлаас хаалгадах энэ өөр айдас нөгөө илэрхийлээд байгаа шүү дээ. Айдас ингээд болох муухай зүйлээ хаях ч юм уу тийм ээ орчноо одоо эргэн тойрноо цэвэрлэх ч юм уу тийм зүйлийг бол илэрхийлж зөвлөгөө өгсөн. Тэгэхээр ажил карьер дээрсэн хүртэл та бүхэн тэр энергийг цэвэрлэх илүү зүгээр байгаа шүү. За тэгэхээр магадгүй бас хайран дээр хүртэл энэ зүйл нь орж ирж байна гэдэг нь та нар тоор магадгүй хосын харилцааны хувьд тоор магадгүй харилцааны хувьд жоохон асуудалтай хэцүү байсан бол нэг нэгэндээ сэтгэл гарах цаг нь болсон. Нэгнийгээ ойлгох, нэгнийгээ ингээд окей за чи ийм зан гаргасан юм байна, тэгсэн юм байна, би тэрнийг ч ойлгож байна. Тэгээ би чамайг уулзлаа. Чи намайг ингээд хүйтгэхгүй ч юм уу тийм ээ. Тийм зүйл бол нэгнийгээ ойлгох, ухаарах талаар анхаарах хэрэгтэй байгаад байна. Тэгээ ерөнхийдөө бол техникийн саадал нэлээх гарч байгаа учраас хэцүү байгаад байна. Тэгээд хүнтэй очиход бол очно. Гэхдээ өөрийгөө хайрлсан цагт бол очихаар байна сингл хүмүүсийн хувьд. Харин хостой хүмүүсийн хувьд бол нэг нэгнийгээ ойлгох, давхар өөрийгөө ойлгосон цагт хоёрын харилцаа нэлээд давгүй. Энэ дивэрсэн байгаа галыг намдаах, энэ тэнцвэржүүлэх боломжийг бол байгаа юм байна шүү гэдэг мессежийг бол сахиусаас өгж байна. Тэгээд энэ хүрээнд нээлттэй уншлага дуслаа. Та бүхэн хаалттай уншлагт одоо доор description хэсэг дээр би Instagram хаяг оруулъя. Тэгээд Instagram хаягн дээр та 10 дугаар сарын төлөв байдал гэдэг мессеж чих юм бол ямар сэдвийн хүрээнд ямар асуултууд тавих дээрээс үнийн тарифын талаар та бүхний илгээн тэгээд тодорхой мэдээллийг Instagram хаягаараа ерөөхдөө өгнө гэсэн. Тэгээд хэрв хувийн уншлага авахгүй нээлттэй уншлага энэ хүрээнд дуусч байгаа гэж үзэх юм бол та бүхэн таалагдсан бол лайк болон subscribe дараад өгөөрэй. Мөн дээрээс нь төрсөн мэдрэмж сэтгэлээ бичиж үлдээвэл үнэхээр таатай байх болно. За тэгээд та бүхэн маань цаашдын ажил төрөл хайранд нь амжилт өндөр амжилтыг хүсье. За тэгээд баярлалаа баяртай.